Хүүхдийн баярын энэ өдөр гудамж талбайд өнгө будаг алаглаж хүүхэд багчууд хөөр баяр дүүрэн байгаж хотын зарим хэсэгт өөр дүр зурагтай байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 18 хүртэлх насны нийт 52,000 гаруй хүүхэд хүнсний толоонд хамрагдсан нь өмнөх 2024 оноос 20 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Угтаа хүүхэд бүр тэгш хүртээмжтэйгээр эрхээ эдлэх ёстой ч нийслэлийн алслагдсан байршлуудад хүүхэд бүр баяр хөөртэй байж чадахгүй байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу хүүхэд бүр тэгш эрх эдлэх ёстой. Нийт ялангуяа 6 дугаар сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр бол тэдний дуу хоолойг сонсож өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал мөчүүдийн нэг. Энэ жилийн хувьд цаг агаар сэрүүсч бороо хуртай өдөр өнгөрч байгаа ч нийслэл хотын төв хэсэг тэр чигээрээ хүүхдүүдэд зориулагдаж өнгө будаг нь солонгорч байна. Гэвч хэдхэн километрийн зайд орших хотын захын дүүргүүдэд нөхцөл байдал адилгүй баярын уур амьсгал ороогүй байгаа нь хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл болоод байгаа юм а. Цаашлаад алслагдсан дүүргүүдэд оршин суудаг хүүхдүүдийн зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн утга учирыг мэддэг боловч хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдлэг ойлголт ялгаатай байна. Тодорхойлбол тэдний зүгээс хүүхдийн баярын өдрийг найз нөхөдтэйгээ хамт тоглох эсвэл гэртээ амар тайван өнгөрүүлмээр байна гэдгээ хэлж байсан юм а. Харин ээж аммаа дугууланд явчаад лэглээ. Нэг нөгөө хүүхэд нөгөө нэг бэлэг өнөр авдаг байхаа. Харин нэг гадар руу ямар санагдчих. Нэг эмээ өрөөгаа ганцаараач. Аха. Дисгүрсэд диско болол найзад руугаа очиж юм. Миний бэдэ үтэг. Багчаа юу байж байгаа. Гэртээ уцаахад хоол идэх гоё. Тэгээд өөрөм байхгүй. 6 сарын 1-ээр хүүхдийн баяраар ийм л юм хийх дурх гоё. Өнгөрсөн оны байдлаар тэгээс 18 насны нийт 52,000 гаруй хүүхэд хүнсний толоонд хамрагдсан нь 2024 оноос 20 орчим хувиар өссөн үзүүлэлт юм а. Хүнсний толооныг хүүхдэд 8,000 төгрөгөөр тооцож сар бүр олгодог. Гэтэл 8,000 төгрөгөөр өнөөгийн нийгэмд 1 кг махч авч хүрэхгүй төдийгүй тухайн хүүхдийн амжиргааны зардалд ашиглагдаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй асуудал юм а. Угтаа холбогдох байгууллага бодлого гаргагчдын зүгээс төрөл бүрийн урай лоозонг санаачилж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч тэгш эрх, тэгш боломж, тэгш хүртээмжийн асуудал яригцаар л байна. Хүүхэд эхийн хэвлэлд бүрэлдсэн цагаас хойш эрхэн зөрчигддөг манай улсад хизээ өөрчлөлт, шинжилэлт хийгдэх вэ гэдэг асуултын хариулт өнөөдөр бидний дунд тодорхойгүй хэвээр үлдэж байна.